25 оны 12 сард за улсын хурлаас сэргээгт эрчим хүч нар салхины эрчим хүчийг өмнө нь бид зөвхөн малчин айл ашиглах боломжтойгоор харж ойлгож явсан. Тэгвэл сүүлийн эрчим хүчний хэрэглээ ачаал нэмэгдэж байгаа энэ цаг үед улсын хэмжээнд яригдж байгаа салбар бол нарны буюу сэргээгт эрчим хүч болоод байна. Эрчим хүч бол эдийн засгийн гол суурь юм. Энэ салбарт олон жил ажилласан туршлагатай улсын хурлын гишүүн Инх цэцэг, эрчим хүчний яам болон Арангаа аймгийн цэцэрлэгийн хамын газар хамтран сэргээгт эрчим хүчний танилцуулга үзэсгэлэнг аймгийн төвд зохион байгууллаа. Үүнийг хүрээнд сэргээгт эрчим хүчний салбарын хөгжлийг эрчимжүүлэх чиглэлээр батлагдсан улсын хурлын тогтоол засгийн газрын журмын гол зохицуулалт бодлогын шинжилгээний талаар олон нийтэд дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн байна. Хамгийн том шалтгаан бол агаарын бохирдол байгаа. Та бүхэн Арангаа аймагт ирэхээр маш олон уурын зуухууд, маш хэмжээний агаарын бохирдлыг үүсгэж байна. Энэ маань хүн болгоны эрүүл мэндэд муугаар нөлөөлж байгаа. За хамгийн гол чухал юм та бүхэн мэдж байгаа нөгөө агаарын бохирдлоос ингээд дэлхийд дахинд бол маш байгалийн хор хөнөөлийг өчрүүлээд байгаа. Тэгэхээр энэ болгоныг бууруулахад зүгээр айл болгон л хувь нэмэр оруулах ийм бүрэн боломжтой байгаа. Цаашдаа хамгийн гол чухал юм нь ингээд төлөө хүртэл ингээд багасж байгаа. Тэгэхээр энэ тохиолдолд яах вэ гэхээр ерөөсөө л нарны панел, батарей хадаавар тавиад та яндан зуухаасаа салаад агаарын бохирдлыг бууруулахад хувь нэмэр оруулах ийм бүрэн боломжтой. Тэгэхээр миний харж байгаа өнцөг бол зөвхөн эрчим хүчнээ 3 ч гэнэ 10 ч гэнэ 20 кВт-ийн панел, нарны панел тэгээд тодорхой батарейг суурлуулад эрчим хүч яаж байгаа нь зөвхөн эдийн засаг биш энэ эх орны эх орон ч үйлдвэрлэл гэж би харж байгаа. Өнөөдөр агаарын бохирдол ямар байгаа вэ? Дэлхийн уурын амьсгал озоны давхарга гэдэг дэлхийн нийтэд тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд энэ нарны эрчим хүч, сэргээгдэх эрчим хүч ногоон хөгжил бол маш их үр дүнтэй гэж би харж байгаа учраас үүнийг дэмжиж байна. Мөн нарны цахилгаан үүсгэхээр эрчим хүчний хуримтлуур дулааны нацоос нийлүүлж угсралт гүйцэтгэдэг арга барил аж ахуй нэгж оролцож бүтээгдэхүүн үйлчилгээ, техник технологийн шийдлээ танилцуулан иргэдэд зөвлөгөө мэдээлэл хүргэжээ. Энэхүү үйлчлэл нь иргэдийг эрчим хүчээ хэмнэх, уламжлалт яндан зуухнаас татгалзах, агаарын бохирдлыг бууруулах, цэвэр эрүүл орчинд амьдрах боломжийг нэмэгдүүлэхэд чиглэж байгаагаараа онцлогтой болжээ. 10 сэргээгийн панелд манайх нэг 8 байсан гэж үзээд 10 орно гэж үзэж байгаа шүү дээ. Тэгэхээр 10-аар тооцож үзээд тэр нэг батарей нь ороод ер нь ингээд тэр 8 байсан ягаад хэд болох нь вэ? Үнэн нь ер нь хэд зохицол байна. За 16 ширхэг панел, за 10 кВт-ийн 2 ширхэг батарей, за тэгээд 10 кВт-ийн инвертер, за тэгээд гитвэ гэдэг төхөөрөмжнөө. За тэгээд хэдэн ширхэг тогтмол цэглэгааны кабель байгаа. Хөвсгүүдлийн цэглэгааны кабель байгаа. Тэгээд юмнууд нь бүгд ингээд орчин. Яг газар дээр нь очиж үзээд таны хэрэглээ яг газар дээр хэдэн киловатт байна, хүчтлийн онолт байна уу? Нарны панел, суулгах талбай, зай талбай, дээврийн хэр байна. Тэр бүгдийг харж үзээд илүү нарийн тооцоо гаргана гэсэн. Уулзалт үзэсгэлэн худалдаанд банкуд оролцож ногоон зээлийн талаар танилцуулсан нь сэргээгт эрчим хүч сонирхож байгаа иргэд аж ахуй нэгжүүдэд нэг дороос бүх мэдээллийг шуурхай авах боломжийг олгосон байна. Хаан банк болохоор зэрэг дуртай хөгжлийг дэмжигч байгууллага. Тэр утгаараа бүх төрлийн ногоон зээлийг олгож байгаа. За сэргээгт эрчим хүчний хувьд болохоор зэрэг ногоон зээлийг бас манайх олгож байна. За хүүний хувьд болохоор зэрэг нэг жилийн хүн болохоор 16.2 буюу сарынхан 135% хүүтэй олгодог. За тэгээ манай банктай хамтран гэрээт байгуулсан компаниудын сэргээгт эрчим хүчний энд ирсэн байгаа бүх бүтээгдэхүүнийг манайх ногоон зээлээр олох боломжтой. Түүнчлэн өрхийн болон жижиг дунд бизнесийн түвшинд сэргээгт эрчим хүч ашиглан илүүдэл цахилгаанаа төвийн сүлжээнд нийлүүлж орлого олгох цаашлаад сэргээгт эрчим хүчний бизнес эрхлэх боломж нөхцөлийн талаар мэдээлэл олгосон байна.